Аны 3 сумд бас сүүлийн дарга хамгийн сахалнаас коучны асуудал шийдэж өгсөн гэж. Тэгэхээр тэр коуч нь гэвч одоо яг 13 сумдаа одоо очиагүй юм байдалтай байгаа юм байна. Энэ талаар одоо та бас санал хэллээ шүү дээ. Тийм ээ? За энийг бас тодруулаад өгвөл. Яг энэ талаар сая аймгийн иргэдийн хурал дээр саналаа хэллээ, асуулаа. Энэ шалтгаан нь бол жолооч байхгүй гэдэг шалтгаан хэлж байна. Энэ жолооч бол байхгүй гэдэг бол шалтгаан биш. Хэн ч гэсэн нэг хүний коуч операторыг сургаад авахд бол хамгийн энгийн боломжтой зүйл байна. Энийг бол тэр сумд нь орон нутагт нь шилжүүлж өгөх нь зөв гэж одоо би шаардж байна. Энэ шаардлагатай учраас л одоо шийдсэн байлгүй тийм ээ? Улсын их хурлын дарга амар баясгалан нөхцөл байдлаа танилцаад шийдэж өгсөн коуч. Тэгвэл орон нутгаас нь нэг хүн сургаад операторчнаар сургаж аваад тэр жолоочийн цалинжуулаад зөвхөн коуч биш усны тэрэг, хогны тэрэг гэдэг ингээд цалинжуулаад явах, орон нутгаас нь цалинжуулаад явах боломжтой байна. Энийг бол аймгийн засаг дарга иргэдийн хурал шийдэж өгнө байх гэж бодож байгаа.